Өндөг нэмэнхээ өөрчлөгдөшгүй, хуруу нэмэнхээ хувьшгүй. Алга нэмэнхээ арилшгүй, минийхээ миний. Өөрийгөө өөрчлөхийг хүсвэл бусдаас содон байхыг шийдсэн бол хамгийн сүүлийн үеийн заг хурлаг сонголтыг хайж байвал Лорос Бутикийг зориорой. Бид таны хөлөөс толгой хүртэл бүрэн өөрчилнө. Лорос Бутик.
ETV телевиз дээр суугаад харуулсан үзэгч та бүхэнд баярлалаа. Хурууныхээ ток шоу шинэ дугаараа эхлэж байна. Энэ удаагийнхаа дугаарыг бид улсын баяр наадамд зориулсан за мөн Монгол циркийн 75 жилийн ой болж байгаатай холбогдуулан уран нугаралтын гайхамшигт ертөнцөөр үзэгч та бүхнийг аялуулахар шийдсэн юм а. Дөнгөж сая та бүгдийн үзсэн үзүүлбэр бол цэцгэс уран нугаралтын дугуйлангийн сурагчдын үзүүлбэр байлаа. Ингээд өнөөдөр хурууныхээгийн хойморт ямар зочныг онцлон урьсан бэ? Үзэгч та бүхэнд товчоор видеог үзүүлье. За тийм ээ үзэгчтэй энэ үзэгч та бүхэнтэй бид уран нугараач Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Эрдэнэс Зүг агшийг уулзуулахар шийдсэн юм а. Ингээд хамтдаа зочноо өгтөө авцгаая. За сайн байна уу та? Сайн байна. Энэ цаг мөчийн мэндийг хүргэе. Сайхан зогсож гинөө таныг нэвтрүүлгийнхаа хойморт урьж байна. За тэгээд юуны өмнө манай студид Шавнырынхаа хамтаар цаг зав гаргаа ирсэн танд энэ зуны мэндийг хүргэх нь зүйтэй байх. Тэгэд Монгол улс бол дэлхийд өв соёлоороо бахархдаг одоо орнуудын нэг. Энэ дундаа уран нугаралт бол Монголын одоо соёлын гайхамшиг дэлхийд даяар нэрийн хуудас болсон ийм урлагийн салбар бий бос өв учраас бас энэ талаар ярилцахаар таныг урьхаар шийдсэн юм аа. Тэгээд сүүлийн үед танаар сонин сайхан юутай байна. Энэ зуны хувьд Монголын уран нугараачид их сонин сайхантай нэлээд том ажилд бэлдээд завгүй байгаа гэж би сонссон. За Монголын уран нугаралтыг бүртгүүлэх арга хэмжээ 8 сарын 5-нд Сүхбаатарын талбай дээр явагдана. Тэр арга хэмжээнд бэлдэж бид нар бэлтгэл ажлаа хийгээд явж байна. Тэр арга хэмжээний онцлог нь гэх юм бол Монголынхаа уран нугаралтыг дэлхийд таниулах гэх. Монголын брэнд манай Монголын брэнд юмаа гэдгийг дэлхийн нийтэд таниулах ЮНЕСКОд бүртгүүлж гинэсийн номонд орох зорилготой. Таны хувьд хизээнээс яг уран нугаралтын курс дугуйлан хичээлүүлж эхлэв. За би 1992 онд тэтгэврт гарсан. Тэтгэврт гарчаад нэг хэсэг одоо ажил олдохгүй байлаа дөө. Яг тэр үед чинь нөгөө зах зээлийн нэг зах зээл бас ардчлал болсон. Тэгэл энэ тэнд очиж ажилд орохгүй л очлоо би нэг санаа юм ярьчих. Тэгэхээр манайх тэтгэврт гарсан хүн ажилд авдаггүй гэлээ. Тэр үед та хэдэн настай байсан юм бэ? За яг эхлээд 32 таа. 32 настай тэтгэвртээ гарсан. Яг циркийн амьдрал тийм. Амьдрал. Тэгээд нэг газар очиноо. Та ямар мэрэгжилтэй вэ гэл. Би жүжигчин гээл айгу гоё идэв чи жүжигчин гээл би өөрөөрөө бахархаж байгаа шүү дээ. Тэгээд жүжигчний ч одоо ямар мэрэгжил юм. Та шал угааж чадах уу гэл. Тим юм байхад тэр үед би маш ингэ сэтгэл хөндөрүүлжсэн. Айгу юугүйсэн. Одоо би ингээд ажил байхгүй яаж амжих юм бэ? Хүүхдээ яаж тийчих вэ? Ямар ч гэсэн би юм хийх л ёстой гэл нэлээд хэсэг явсан. Ойдлын үйлдвэрт ажиллаж үзсэн. Ундаа хийж үзсэн. Тэгэд сурсан юм чинь өөрийн сурсан юм л хүнд яг юм болдгийм билээ л дээ. Тэднэрт бол би дасахгүй байсан. Тэгээд явжаад 1998 онд циркийн Ахмадын зөвлөлийн дэргэдэх уран нугаралтын дугуйлан надад хүрсэн. Тэнд очиж багшлаад тэгээд тэр маань үргэлжлэл ингээд явсан. Одоо эргээ бодохоор бараг багш болоод 18-9 жил болчих. Нугараач байх, багш байх хоёрын хооронд асар их ялгаа. Айгүй их ялгаатай. Би заримдаа бүр би зөв хүүхд тоглуулж хахаар өөрөө тоглож чамсан гэж боддог байсан. Үнэндээ хэцүү. Би нугартын багш болно гэж би өөр нь бодож байгаагүй. Би та анх тэнд очихдээ би чадахгүй байх гэж яг үнэндээ бодчихсан, айжсэн. Би юу заана, би яана, би чадах уу? Хүүхдэд түүний хүүхдэд би юм сургаж чадах уу гэж айжсэн. Яг тэр үед би өөрөөдөө урд нь багшаараа юу гэж хэлүүлжсэн, багш надаа юу зааж исэн. Тэр л яг ингээл нүдэнд харагдаад сонсогдтiin билээ дээ. Тэгж хэлжсэн маань тэгэхэд багшийнхаа зовлон яг мэдээч гэсэндээ багшийнхаа хэлжсэн.
зааж исэн тэр болгоныг бодож байгаа л тэгэл хүүхдүүдийг ажиж эхэлсэн. Сүүлдээ бол сайхан ингээл жил ирэх тусам л даалгачаалаа шүү дээ тийм ээ. Тэгэл тоглолтод хүүхдүүд анх оруулахаараа бүр айгаад байсан би. Яна ингэж яхаар би өөрөө гараад тоглож хамсан. Тэгвэл надад амар санагдчихсан. Тэгэхээр багшийн ажил гэж айгүй хэцүү мөртлөө айгүй сайхан ажил. Тэгвэл нугараач байх. Бас сайхан. Хүний дассан сурсан мэрэгжил гэдэг чинь сайхан шүү дээ тийм ээ. Хүний чадахгүй юм хэцүү, чадахгүй юм болгон хэцүү. Хүнтэй чаддаг болчих юм бол чаддаг юм болгон сайхан. Анх бид тэтгэвртэй гарна гэл циркэс надыг ингээл бүх юм нь бүрдүүлж өгөөл таад ингээд тэтгэвртэй гарлаа гэхэд би уйлмарсан. Ингээд би одоо юу их вэ? Би циркгүйгээр яах вэ? Тэгэл дараа нь ингээл гарсандаа одоо ялцчихгүй гараад дараа нь би цирк үзэхээр миний хоёр гарын алга хөлрөөд би чичрээл тэгэл идэг гэсэн. Тэг явандаа тасцсан одоо яах вэ? Нэгэн тэтгэвртэй гарсан. Тэгээд өөрөө одоо багш болж эхэлж байгаа юм чинь. Тэгэл нэг тайвширсан. Дараа нь бол хүүхдүүдтэйгээ ажиллаад ихсэн. Маш сайхан байсан. Одоо би ингээд болио доо гэж бодохоор нөгөө хэдүү хүүхдүүдгүйгээр би одоо яах вэ? Гэхдээ юу зэнрээ харах гэхээр би надад хэцүү санагдаа тий. Үгүй би нөгөө хэд дээрээ л очие. Тэд нартайгаа л зуралтай л явж ийсэн. Хичнээн ингээд уурлах юм гардаг, загнадаг ч гэлээ гэсэн л би тэр хэдэн нугардаг хүүхдүүдтэй хал надад хамгийн сайн байдаг. Өнгөрсөн хугацаанд та яг хэдэн шавьтай болсон? Одоо яг сайн хэлж мэдэхгүй байна. Яг одоогийн байдлаар бол би 30 шавьтай байгаа. Миний хамгийн том шавнар маань болохоор хүүхд гаргацсан ээж болсон. 24-5 хүрсэн хүүхдүүд байгаа. Хамгийн бага нь одоо 4 настай хүүхд байгаа. 4 настай хүүхдүүд ер нь нугарах уу? Гайгүй байдгүй. Яаж юу нугардаг хүүхдийг яаж мэдтээ? Нугардгийн байна. Би бас арай л жижигэндээ миний зэтэй адилхан яандаа гэж нугар бас зарим хүүхдийн ингээд нөө биеийн онцлог байна. Жохон том биетэй хүүхд байна. Бие даатсан тий бие даатсан. Хүний хэлж байгааг маш сайн ойлгодог тийм хүүхдүүд байна. Тэд нар бол айгүй боломжийн сурдаг юм байна. Айгүй сайн сурч байна. Гэхдээ учиргүй амар хүүхдүүд нуглаад хийчихгүй л дээ. Энд чинь баг багаар дасчихэж тэгвэл нөө хүүхд чинь харьцаад өвчин. Тийм болохоор 4 настай хүүхд нугарч эхэлж байгаа болтгол юм байна. Уран нугаралт хүнд яг юуг өгд юм бол та үзэгчдэд бас нэг танин мэдрэхин талаас нь өөх түүхээс нь сүхвэл дээрээс нь сүүлийн үед дэлхийн бусад орнуудад бас яг ийм уран нугаралтыг судалдаг ч гэдэг юм уу хичээлдэг хүмүүс бас мэрсээр харагдах үзэгдэг болсон байлаа шүү дээ тий. Ер нь бол хөдөлгөөн бол эрүүл мэнд тийм ээ. Эрүүл байлгүй хөдөлгөөнтэй хэрэгтэй. Тэгээд нөө хөшөж өгдөг гэдэг шиг уран нугаралт ч гэсэн ингээд охтуудад ялангуяа айгүй хөдөлмөр тэгээд за бүр нугардгүй махад ингээд сайхан уян зөөл эмэгтэй хүн чинь гоё уян зөөлөн болно бие авч явах дээр сайхан болно тэсвэр төвчээртэй болно ийм юм нэг хактер нуграл мандаг дэлхийд ядгүй маа гэхэд өөрийнхөө эмэгтэй хүний талаас ингээд бие авч явах юм дээр тийм юм сурчтэй төвчээртэй болно доо бас их төвчээртэй тэгээ үргэлж хөдөлж явах чинь ингээд эрүүл мэндэд маш сайн тэг үргэлж хүн хөдөлмөрлж явах хэрэгтэй хөдөлж явах хэрэгтэй тэгэл юм бол өвдөхгүй эрүүл байж тэгээ бие авч явж гоё авч сайхан авч явж сурна манай циркийн гадаад зөндөө байдаг тийм ээ тэгээд тэдний яриа ч юм уу тэдний найз нөхдөдрөөс би бас сонссон. Өшөө над дээр нэг Английн, Францын 2 хүмүүс ирж ирсэн судлах гэж. Тэд нэр яг эрэгтэй хүмүүс шүү дээ. Яг судалгаа хийгээд явт юм билээ. Тэгэд би танаа дээр өөрөө нуурах гэж үзэж байна. Гэхдээ учиргүй нуурахгүй зөв уян хатны дасгал хийх гэж ирж ирсэн. Тэр бүр нуурчихгүй ч гэсэн хөдөлгөөнтэй уян хатан шпагат эрэгчүүд одоо айгүйх шпагат суудаг болсон биш. Тэгэл бид нар чи шахаад байна. Мост хийжэн мөр ганцхан нуруугаар нугарна гэж байхгүй штэ. Мөрний даалны нугаралт, хүнхний нугаралт, тий нурууны нугаралт гэдэг ингээ үе үеэр хүн нугарчдаг байхгүй юу. Тий.
Монголд одоо энэ уран нугаралд улмал хөгжөөд байна л да. Гэхдээ ийм нөгөө яг шинжлэх ухааны үндэслэлтэй хослуулж хөгжиж байгаа юм болов уу? Эсвэл яг ингээ шин үзүүлбэрүүд туршилтуудыг хийгээд байгаа. Шин үзүүлбэр яавтаа нөө туршлагаасаа үүдэлтэй. Одоо ингээд болж байна. Өшөө одоо ингэчүүл яг болох нэ. За одоо ингэсэн чинь тэгэд хөгжлөө дагаад өөрчлөгдөд байна. Тийм ээ. Нугаралт гэхээр л ингээл уян ингээл удаан юм байха болцсон шүү дээ. Одоо тийм айгуу гоё ингээл темптэй хөгжил юутай болчихж байна. Аяа өөрчилчихж байна. Тэгэл хунт нуур болоод сайн манай нугараач тийм ээ дэлхийд нэрээ гаргаад ирж байна. Ингээд нугаралт гэхээр бүр тийм уян гэм бүр ингээ унттал тийм биш болчихж байна. Тэгээд нийгмээ дагаад хөгжлөө дагаад их сайхан юм гарч байна. Тэгэд янз янзын үзэлбэр чинь туршлагаасаа л их болно л доо. Яагаад хүн энийг хийж болохгүй гэж ингээд болцсон чи ингээд болох л хэвээр. Тэгэл манай том мандаг сайхан бууд, норсон бөөгч, сэлэнгээс энэ төр гэсэн том сайн багш нар байна. Бид нар бол юмыг шинэ юмны ихэл энэ төрийг тавиад эхэлж байна. Сайхан байна. Таны шавнараас олон улсад хэр амжилт үзүүлж байна. Би бас таны нэг хөгжлийн бэрхшээлтэй шавыг нэлээд амжилттай явж байгаа гэж сонссон. Тийм. Миний нэг хөгжлийн бэрхшээлтэй, сонсголын бэрхшээлтэй охин би л дээ. Нугардаг. Над дээр одоо 10 жил болж байна. Тэр охины минь анх над дээр ирж яат нэг хүн сонсголын бэрхшээлтэй хүүхэд нугарахгүй. Сонсголын бэрхшээлтэй хүүхэд тэнцвэр муутай гэдэг. Чихэнд бас арчаад дараа нь орой тоглолтод ороход тэнцвэр алддгийн. Тийм юм болохгүй надад чинь тэнцвэр муутай гэд бид үзээл гэж бодсон. Тэгээд тэр хүүхэд маань айгүй өөрөө их сэргэлэн юмыг хараа шууд ингээ хараад бит хоёр хил нэвтрэлцгүй ихэндээ хэцээсэн. Тэгээд хараад мэддэг, ойлгочдөг. Тэгээд одоо тэр маань их том болсон, сайхан нугарсан, гадаадд явсан, тоглолтоор явж исэн. Одоо сая энэ 16 онд Дүлийн иргэдийн мисс гэж болдог. Монгол 4 жилд нэг удаа болдог юм байна. Тэрэнд оролцоод 3 дугаар эрэнд орсон. Авислаг мисс гэдэг. Бүжиглэн маш сайн бүжиглэн бүр хүн ингээ гайхаад тийм хоёр хүүхэд нугардаг байлаа л да. Манай нэг хоёр охин нугардаг гэсэн. Тэр хоёрт би тавиулах гэдэг нэг бүжгийн багшгүйсэн. Тэгсэн чинь ингэж алтан сувдыг болохоор энэ охин хөгжмөл сонсоод ах юм. Энэ охин хөгжмөл сонсохгүй ингэж байгаа байхгүй юу? Нөгөө хөгжмөл сонсохгүй байгаа охин нь болохоор зүгээр эрүүл охин байхгүй юу? Тэгэхэд нөгөө сонсгол муутай охины маань энэ хөгжмөл сонсоод байна гэж хүнд бүрдэн эсрэг тийм ойлголт өгсөн. Тэгэхээр айгүйх мэдрэмжтэй. Энэ сонсох ёсгүй, энэ сонсох ёстой хөх байхгүй гэсэн чи ямар санагдээд ардын бүжиг хийдэг. Тэгээ яа сонсдог юм хэ мэдрэмжээрээ тэгээ гарахт нь аяа чи явлаа заа гэх команд өгчхөр тэгэл өөрөө тоолоод явчихдаг юм уу, мэдрээд явчихдаг юм уу тэг бүжгэлж исэн бас тэмцээнүүдэд орж исэн. Алтан сав. Тэгээд сая тэр миссийн тэмцээнд ороод 3 дугаар эрэнд ороод одоо Лас Вегаст олон улсын тэмцээнд явж байгаа. Өөр бусд нь ер нь гадаадад одоо хамтлагаар нь сайх уу. Жишээлбэл нэвтрүүлэг эхлэхэд нугаралт үзүүлсэн 3 охин маань хэдэн настай охтууд вэ? Хамтлаг уу эсвэл зөвхөн гурлаа нийлээд үзүүлбэр үзүүлсэн? Нийлээл үзүүлнэ. Одоо манай охтууд жоохон байна л да. 16-аас дээш насны охтууд олон улсын гэрээнд явдаг. Тийм болсон. Тийм болохоор одоохонд бид нар яг сураал байж байна. Арай болоогүй. Тэгээ том эгчнэр нь болохоор гадагшаа гэрээнд олон улсын юунд явцсан байгаа. 4-5 хүүхэд явцсан байгаа. Эрдэнэ цэцэг багшийг олон улсад ер нь яг урлагийн салбарын ч гэдэг юм энэ уран нугаралтыг сонирхдаг хүмүүс хэр сайн мэдэх вэ? Циркийн хэл мэдэх хэлгүй дээ. Өшөө нөх олон улс. Яг хөө зөв хүүхдүүд авч гэрээгээр явж исэн. Солонгост явж исэн, Туркт явж исэн, Оросд явж исэн. Хөх хотод явж исэн. Багштайгаа явахаар нэг олон удаан хугацааны биш, богино хугацааны тийм гэрээнүүдэд бол явчихдаг байхгүй. Таны хувьд Монгол зэрэгтэй хэдэн онд ажил амьдралаа холбосон бэ? Тэр үед хэдэн настай охин байв? Яг энд сууж байгаа охтууч гэл жоохон охин байсан бах та бодвол тэр үед өөрийгөө жоохон гэж боддог хэлээ л да 11-тэй. 11-тэй жоохон охин циркт орсон. Би юу ч мэдгүй жоохон гэж боддог байсан чинь айгүй нэлээд хөвшин билсэн билээ.
Тухайн үед. Тухайн үед те. Одоо энэ охтод 6 настай хүүхдүүд нугарч чад би 11 настай нугарч чинь гэж бодсон чи би одоо 11-тэй хүүхдүүд ч тийм тэгэхэд дөнгө тэр үед чи цирк их юу байсан л та. Яг дөнгөжл тийм үүсчихсэн. Манай энэ шин цирк одоо асаа цирк чи дөнгөж шинээр байгуулагдаад нээлттэй болсон. 71 онд орсон. Би нээлттэй хийсэн дараах нар циркт орж исэн. Их гоё би тэр үед ямар гоё шилэн байшин бэ гэж харж иж үлээ. 12 настай тэгээд тоглолтоо хийчихэд Оросд анх удаа зөвлөлт холбоот улсад олон улсын тоглолтод явж байгаа. Их л юм үзэж гайхчихлаа шүү дээ. Тэгэд одоо нөх хүмүүс бол тэрийг бол аль хэдийн мэдсэн үзсэн те 6 настай хүмүүс юмны учир олцсон мэдсэн байж хаад чинь би 12 настай л анх тоглолтод орчоод буруу харж яслал хой тэр нэг төөрсөн төлөв шиг юм гээл цэгийнхаа дарах загнуулаад тэгэл гүйчлээ. Тэгэл анх хөшиг нэгдэл би анх удаа тоглолтод гарах гэсэн чил хаш ингээл зүгтсэн хоёр багш нь барайл авсан яасан гэсэн чи миний шээс үрээд байна. Тэрийг мэдхгүй сандарч яахгүй үү те. Тэгэл сандраал анх удаа тэгээд тоглож исэн. Тэгээд 72 оноос хойш цирктэй тасралтгүй 20 жил ажилласан. Миний хамгийн анхны огшилт Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Бат Чулууны оюун гэж хүн байгаа. Миний бас Ахмад миний хайртай багш бол Монгол Улсын гавьяач жүжигч Ойдын Цэрэндлэн гэж хүн байсан. Энэ сайхан багш нарынхаа ачаар би тэр сайхан уран угралтын циркийн урлагийн урлагт бол хөл тавьсан дах баяртай байдаг юм аа. Тэгээд 1992 онд тэтгэвртэй гарсан та. Гэтэ тэтгэврийн нас бол арай л хитрхи залуу юм аа. Хөдөлмөрийн гэрээнд чинь тэгээд циркийн жүжигч балет ингээд циркийн жүжигч дотроо уран угралт, гимнастик ингээд заацсан байдаг байхгүй. Энэ хүмүүс 20 жил ажиллаад тэтгэвртэй гарнаа гэж заацсан байдаг. Болохоор яалтчгүй жил болцсон. Тэгээл тэрний хадагуул тэтгэвртэй гарсан. Тэр үед ардчлал гээд үг сонин гэж хэлсэн. Тэрэн дээр нэг сурвалжлагч надад ирлээ. Таныг сурвалжлаа гэж. Үгүй юу ярих гэсэн. Та Монголын хамгийн анхны тэтгэвэр авагч. 32 настай тэтгэвэр авагч та. Тэгээ таныг одоо бичнэ. За гэ манад ирээд бичлээ. Тэгээ сони юм бичсэн маа бит хоёр чинь тэгээд гэсэн чинь та одоо яагаад манай хашаа байшин гэдэг л та. Та одоо яагаад ингэ байргүй байж байгаа хашаа байшинд амьдардаг. Үгүй бүгд бид нар чи бүгд л хашаа байшинд амьдардаг шүү дээ. Энд дээр би нэг санаа зовоод байх байхгүй. Уг нь цирк юу яасан. Хүмүүстэй ингээд бас очир бичээд байр болгодог байлаа л да. Тэрэндээ би орж чадаагүй маа нөхөр циркийн хүн биш зүгээр циркт явцсан циргийн арга иргээд иргийгээд тэгээд би тэр юунд нь орж чадаагүй тэгээ яг ингээл байж лээдгэн ингээл тэгсэн чи тэрийн маань ингээл айгу гоёор ч юм уу бичээл нэг өөрөөр бичээ цирк надаа байр авсан чи өгсөн чинь би ороогүй ч гэнүү тэгээд бичсэн байна санан дээр тэгсэн чи за таны шагнал гавьяа шагнал юу гэсэн өө тэр үед ингээд баярын бичиг өгдөг байсан мөнгөн шагнал өгдөг байсан хідэн юу авч исэн их чинь тэгээд байгууллагын нөгөө оны юу ажилтан шилдэг жүжигчэн тэргээд тийм юм болж исэн гэл тиймэрхүү юм бит хоёр хөөрөлтөл тэгэл явахгүй тэгсэн чи дараа нь тэтгэвэр авах танд одоо ийм залуу тэтгэвэр авах ч одоо танд гэсэн чи эхлээд очихаар айгүй эвгүй байдаг л та тэтгэврийн хүмүүс ингээ очиж яхад нь очиад зогсохоор би жаа ичээд идэг ингээ ярьсан байхгүй тэгсэн нөгөө сан дээр чи тэтгэвэр авах гээд очихоор энэ жоохон хүүхэд яах гээд дурдуур орох гээд холд гээд ингээд надыг холдуулдаг гэж бичсэн байна нэгдүгээр хоёрдугаар чимдаан баярын бичигтэй гэ биччихэж ямар их баярын чимдаан баярын бичиг гинэ арайч зүгээр юу агаал бичсэн байхгүй дараа нь гэсэн чи цирк надад байр өгсөн би мөнгөгүй болохоор байр авч чадаагүй гэд биччихэж манай их жахан бүү тэгсэн бүл чи хэлэхгүй яасан яагаад ингэж биднэрт хэлээгүй гэд тэр үед тэгээд нэг манай таньдаг хүмүүс чи очиж үг сан дээр очиж одоо ингэ заргалт гинэ тэгэд би юу хөөтэй яах вэ юмны чи хэтрүүлэг гэж те уран сайхны хэтрүүлэг
гэж байна. Тэгээд анхудад зүгээр яг Монголын хамгийн анхны тэтгэвэр авагч гэдэл 32 настай гэж нэг бичүүлж илаа, их сонир байсан тий. Тэгээд та ер нь одоо их чимээгүй байт юм байлаа шүү дээ. Хүмүүс болвол нэг яг таны насн дээр бол хийсэн бүтээсэн яаж л ингээд нөгөө хүүхдүүд сургаж байгаа гавьяага бол нэг яриалахыг хүсэндээ. Тэгээ нэвтрүүлгийн урилгыг бас нэлээд дурамчхан шахах хүлээж авах шиг болсон. Үгүй би зүгээр л өөр таарсан юм а хийгээл яг хийх ёстой юм л хийж ш. Түнсэл нэх устаа гавьяа угуулаад нэх мондөг юм хийцэн биш тэр чинь миний хийх ёстой юм болохоор би нэг тэргээрээ нэг яах гээд байдгүй маа жах хичээд байт. Ер нь циркийн хүн уран угаач болох нь таны хүүхд насны мөрөөдөл байсан уу? Эхлээд бол яг үнэндээ мэдтгүй байлаа. Манай ангийн маань охин манай их циркт идэг юм аа. Нэг нугардаг хийх хүүхд хэрэг болоод байгаа. Чи очиж шалгуулъя гэж очлоо. Тэгэл надыг шалгаал авсан. Эхлээд хэцүү байсан. Би бүр уйлаад хашраад. Тэгээ миний ээж их актер хүмүүс. Миний охин болдгүй. Чи заавал явах хэрэгтэй. Болохоор болж. Миний охин хэцүү байна гэдэг. Тэгээ ээж манд дийлэл би шантраа явсан л та. Яалтчгүй явж байгаа юм чи. Тэгэл хэд 2-3 сарын дараа тэрийгээ сураад ирсэн чи. Дуртай болоод маш дуртай болоо. Сүүлдээ би юу гэж боддог гэсэн. Би цэцэрлэгийн багш болно. Тэгээд би хүүхдүүдтэй нугаралт зааж өгнө гэж боддог гэсэн. Тэгээд цэцэрлэгийн багш болоогүй л дээ. Тэгтээ цэцэрлэгийн багш гэдэг чинь л одоо ялгаагүй шүү дээ, тийм ээ? багш шүү дээ. Тэгээ багш л болох байсан юм байна. Нугалтын багш болоход байсан, нэгал зөвгөнчлээсэн юм байна. Танаа удамд ер нь урлагийн хүн, нугалтын хүмүүс байдаг уу? Байхгүй. Нугалтын хүн байхгүй. Дээр үед байсан ч юм уу ээж мэж мань тэрийг бол мэдхгүй л өнгөрцөн байгаа байхгүй. Түнслэг миний үедэнд, миний дэх үе, миний мэддэг юмд бол байхгүй. Тий. Надаас хойш л харин мэрсэр байгаа. Миний дүүгийн хүүхэд нугардгийн. Миний дүүнэр их уян байсан. Дүүнэр нугарчээсэн. Гэхдээ бас чадаагүй шантарцсан. Тэд нар яваагүй. Тууштай явж чадсан нь бол тэгээд тэр чигтээ энэ замаараа явдаг гэж ойлгож олно тий. Нэг л туйлаа аав ээж гэсэн яриараа орсон юм чинь та ямар гэр бүлд төрж өссөн юм бэ? Аль нутгийн ямар гаралтай хүн юм бэ? Энэ талаар бас сонирхмоор. За би булганы манай ээж аав хоёлоо булганы. Тэгээ би бол өөрөө хотод төрж өссөн. Манайх маш олуулаа. 10 уйлаа. Гэхээс тэгэл маш олуулаа өссөн болохоор их олон дүүтэй. Айгүй олон ихчтэй дундах нь тэгээ сайхан л идэг юм да. Жохон ийштэй ээж аваасан өмчирсэн. Тэгээд 7 дүүг би өсгсөн. Тэгээл явчихна. Одоо сайхан амьдрал сайхан бүх юм болдог юмараа болж ямаараа болол сайхан байна. Таныг би маш тусархуу ер нь бол нэг бусдын төлөө төрсөн хүн гэж сонссон. Тэгээ хоёулаа нэг ярилцлага үзээд яриагаа үргэлжлүүлээ төхөө. Би танд үзүүлэх гээд нэг яриа бэлдсэн байгаа. За тэгэхээр манай найруулагч дэлгэцэнд бэлдсэн ярилцлагыг үзүүлнэ үү? Юу Эркапит 2 юу циркэд бортноор явсан. Олон жил цуг ажилласан. Манай Эрка бол хүнд их тусархуу. Тэгээд их ажиллаж, айгүй хөдөлмөрч. Тийм. Тэгээд их дарах. Айгүй дарах тийм. Найз нөхдийн хувьд бол ерөөсөө айгүй тусч. Тэнд өвдлөө гэвэл тийшээ очив. Манай тэнд тийм юм дутуу байна. За тэнд мөнгө хэрэг боллоо гэвэл тийшээ өгчл байдаг тий. Найз нөхдтэй айгүй сэтгэлээсээ тусалдаг. Өөртөө байхгүйсэн ч гэсэн тий. Тэгэл өөртөө байгаа юм а бүгдийг ингээ өгчөөд өөрөө хоосон байчдаг. Тийм л хүн байхгүй. Тоглолтод гарах болно. Тэгэл тоглоно. Юу яа очирдуулаад цуг очиж цуг байна. Төрсөн өдрөө тэмдэглэн тий. Янз янзын парти шоу, янз янзын дурсамж их байгаа тий. Тэрнээс нэг дурсамжийг ярихад бол бид манай нэг бас нэг партнер эмэгтэй байдаг гэсэн инх хамгаалан гээд. Тэгээ бид гурав нэг нугарах охинтой цуг ингээ дөрүүлээ нэг тийм Перш гэдэг тулах тэнцвэр гэдэг өндөр төмөрөн дээр амьддаг. Тим номер тоглодог байсан чинь би тэд юунд Харьков тоглож жагаад хоёр жүжигчд олон улсын жүжигчдсэн болохоор хоёр тийшээ салсан байхгүй юу. Гэсэн чинь бид нар энийг аппарат нөгөө нэг бид нартыг дагахгүй нөгөө тийшээ явсан жүжигчтэй дагаа явцсан. Тэнгүүт нь
нөгөө хотод ирсэн чинь бид нар тоглох юм байхгүй болсон чинь нөгөө нугардаг охиноо ширээн дээр голдон нугаруулад менежны тойроод бид гурыг ингээд та гурав ингээд суугаад ингээд гоё поц хийгээд байж гэхгүй тэгсэн чинь бид гур бүр тэрэн дээр л өстэй аймаар ицсэн нөгөө тоглохгүй зүгээр сууж менежэнд үзээгүй юм чинь тэгээ дээрээс нь нугарч байгаа хүүхдийн хажууд нэг гурван том авгаа нугарах гэж байгаа мó яах гэж байгаа тэр их гоё дурсамж байсан. Тэгээ бид гур өстө үхтлээ ичээд гурлаа орж ирээд үхтлээ инээсээ нэг гурван бүрдүү авгаа тэнд одоо юу хийх гэж суугаад байгаа ингээл өөрснийгөө шоолол тэ тэрэн шиг тиймэрхүү дурсамжууд аягүйх байдаг. Тэгээд өөр тийшээ явсан юм аппарат нь ирээд тэгээд тоглолтод орж нэг амарсан. Энэ бол таны алтан партнер амьдралын бас алтан хамтрагч байх гэж би бодож байгаа. Алтан агшийн сэтгэгдэл байла. Таныг хитгэн үгээр тодорхойлохын сацуу бас хөвгтөд дурсамжаасаа бидэнд хуваалцсан байгаамаа. Тэгээд энэ ярианаас бидний дараагийн нөхөрлөлийн уран угралтын ер нь партнерууд гэж ямар хүмүүс ингээд гоё насан туршдаа явдаг юм бэ гэдэг үлгэр сургамжийг харуулсан бас нэг юм сайхан яриа өрнөх байх гэж би хүлээж байгаа. Найз нөхөрл хүнд аягүй хэрэгтэй. Би ганцаардахаас аягүй байдаг. Олуулаа өссөн болоод гэх юм уу. Тэгээд би нэг хэсэг ингээл циркийн сүндэрэл ирсэн чи айгу найзгүй юм шиг ганцаараа юм шиг яана гэл айгуух боддог стил хуучин партнеруудаа мартахгүй юмсан тэднэртэйгээ тэгэл холбоо тогтооно л да. Хүн хүндэд туслах хэрэгтэй. Миний ганц л мэддэг чаддаг юм хүн хүнд тусалж миний сэтгэл айгуу сайхан болдог. Юм өгцөндөө биш л дээ. Тэр минь ингээд тийм байхад нь би тусалцсан хэвээр. Одоо ашгүй одоо ингээд нэг тэр найз маань ингээд гайгүй болчихно. Тэгээ сайхан юм бүхэн гэл амьдрал сайхан болно. Тэр ингээд хоолгүй ч юм уу мөнгөгүй гин яагаад тэрэнд юм өгчихвөө. Гэхдээ хаамаагүй хүн чамаагүй ингээл нэг юм ярьж хахад би ингээд бүр бодоол идэгэн. Тэр хөөрхөн амтуудад тэгсэн гин ямар арга байгаа бол би одоо ингээд тэрэнд яаж өөрөөсөө зүгээс тусалчихвол гэж бодоод идэгэн би хүмүүс илтгэлдээ сайхан сэтгэлийн үзүүрт шарт тос гэлдээ. Тэгэхэд одоо тэр чи байхгүй штэ. Одоо шарт тос байхгүй гэж би хүнээс сонсчихсан. Гэхдээ би үгүй байх хэвээр тэр чи сайхан ардын маань зөөр үгүй тэнд байх хэвээр. Яг өнөөдөр байхгүй гэж болов те. Маргааш нөгөөдөр миний аач өвөр ачид тус нэрэн штэ гэж бол би тус ер нь хүн тусалж явал надад айггүй сайхан байдаг. Дүүнэртаа ч гэсэн би тусалцсан да маш ингээл сайхан айггүй. За өнөөдөр өстө тэр дүүдэд тусалцсан. Хүүхдүүд минь өвдчихвээ. За би хоёр хүүхдээ охинтой нэг их бас яахгүй байгаа. Яа тэгэхээр тэр хоёр миний хажууд байгаа. Одоо хамгаалтанд байна шүү дээ. Би хамгаалсан. Миний хажууд байгаа хүн яач чисгүй. Миний дүүнэр яаж вэ? Одоо өнөөдөр хин яасан гэж уцаар үргэлж. Тэгэл алтаа эртээ мөнгөгүй. Мөнгө хаанаас чамд мөнгө вэ нөө? Миний найз ингэчээд байна. Би маргааш авдаг. Ингээд тэгчгээр айгу сайхан бидгэхгүй сэтгэл амар гэрт тий каптэй гэх юм те. Миний хүмүүс ингээд сайхан байгаа, амгалан тайван байгаа, өвчин зовлонгүй сайхан байгаа юм чинь. Надад сайхан. Алтан чимэг ч гэсэнтэй. Өөрөө айгу илүү нөгөө мөр зэрэгцэж ажиллаж байсан хүмүүс айгу ингээд сайхан юу ч бодож санах юм байхгүй. Сайхан. Хинтэл дуун чангараал. Юу нөхшaan. За тэгснөө гэл тас инегээл бас айгу цайлган штэ. Бас л хөгшөө яасан чамд юу эрэхтэй тэхүү гэл бас адилхан бид нар эсвэл миний үеийнхэн тийм байдаг юм уу? Ер нь бодоод тахт эсвэл би энэ ингээд адилхан хүмүүс нөхөрлцдөг юм уу? Орчин тайрны маань хүмүүс нэг тиймэрхүү л адилхан бие биендээ тустай тэмтэй. Тэрэн сайхан штэ тийм ээ ингээд биенийхээ зовлон хуваалцагчл найз нөхөд өгдөгтэй жаргалаа хуваалцсан зовлон аль алийг хуваалцах гэж найз өгдөг юм чинь бид нэр их олон жил партнер явсан. Тэгэд түрүү ярьжсэн алтан чимэг ажилсаг гинэ. Тэ надад нэр ажилчин зөгийг гэдэг гэсэн. Зэрэг тахад. Би нэр үргэлжл ингээд юм хийгээл яваад идэг гэсэн. Зүгээр сууж чаддаггүй. Зүгээр суух чинь. Миний эмээ энэ надад тэгээд өсгцэн. Тэрийг ингээд ясанд маханд шингэтэл ингээд заагаад өгсөн баха. Миний эмээ актер хүн битгий. Тэгээд би зүгээр суухаар л ингээд яа би зүгээр суужаа. Одоо цаана хийх юм байгаа штэ. Би одоо энийг цагийг амжуулаад ингээд тим эмэг хийчихье. Ийм эмэг хийчихье. За тоглолтод орох нь би бүх першнүүдээ би өөрөө арчина. Яа тэгэхээр би тэрэн дээр гарч би юм хийн. Бүх ингээд лонж
хамгаалтын бүс энэ би шалгана. Бүх эрэг боолтой би шалгана. Юмыг яаж үтгэнгээ хөдөлгөөндөө болоод эрэг боолтод суларсан байвал яах вэ гэд маш их юмаа шалгадаг, бүх юмаа арчдаг, цэвэрлдэг байсан байхгүй юу. Тэгээд энэ хамгаалсан Алтан чимэг хоёр маань сайхан нөө доор ажилдаг хүмүүс чинь ингээд сайхан суугаал таргантай ингээд сайхан амарч явах хэрэгтэй байхгүй. Би дээр нь ажилдаг хүн чинь сууж болохгүй, би таргалж болох. Хамгийн гол бас миний нэг баримтлагдаг би таргалж болохгүй. Бүр ердөөс яадвал би хүний дээр ажиллаж байгаа хүн чинь таргалчих юм бол доод хүн маань намайг даахгүй. Тэгээд миний нэг онцлог бол би дандаа эмэгтэй партнертай байсан. Тэгсэн мөртлөө би партнеруудтайгаа чицүү тийм байхад аюу хэцүү ш. Доод хүнд маань хэцүү штэ. Өөрөөсөө илүү жинтэй хүнийг өшөө дахиад төмөр дээрээ тавьчаад тэр миний жин чи өшөө хоёр дахин нэмэгдээд дээр хүнд ирээд дээрээс нь би ингээд дарж штэ. Тийм болохоор би таргалж болохгүй. Форма маш их хүрдэг. Бүтэ 2 өдөр хооллохгүй явж үтсэн. Ер нь ийм хэмжээний төвчээр бол нуграалнаас гардаг байх тийм. Тэгжил гарч мэрэгжилтэй хайртай болвол тэгжээч юм хийн штэ. Тэгэхгүй болохоор чи би нөө амархан таргалчих гээд идэх байхгүй юу. Тэр үед залуу байсан болохоор яг нэг таргалах гээд идэг настай юм шиг. Тий, тэр нас нь бас нэг таргалах гээд. Тийм болохоор би айгүй хөдөлгөөнтэй байсан. Би тэгэх ёстой. Энэ хоёр суучиг би энэ хоёроос төрүүлээ хөдөлчихье. Би хийх ёстой. Ингээд угаасаа тий эмээ маань ч гэсэн айгүйх ажилласаг тийм юу за багаас хийлгээдсэн. Би бас яг асууя гэж бодож ирсэн. Ер нь жингээ барьдаг нууц чи юу вэ? Одоо та яг хэдэн хэлжинтэй вэ? 56 настай юм байна шүү дээ. Ер нь миний юу бодсноор болвол тий. Тий би тэгтээ эртэд нэг юм дээрээс харсан чи би яг жиндэл байгаа юм билээ. Би илүү жингүү. Дутууч биш. Би яг л жиндээ байгаа юм билээ. Жим барих нууц гэж одоо надад бол юу ч байхгүй шүү дээ. Урд нь иддгээс илүү иддэг бас яа тэгэхээр би айгүй хүч гаргаж байгаа бас нас маань тийм ээ юу үлээ залуу их шиг хоолоос айгаад үйл толгой тарих хэрэгэд унтчих шүү дээ. Тийм болохоор одоо тийм хоолны жоор жим барих тийм тусгай юу бол байхгүй. Хамгийн сүүлд хэзээ нугарсан бэ? Энэ их санаа миний бас алтан партнер та нар мэдэндээ одоо ялангуяа ахмадууд мэднэ. Дэмчигжүү гэж хүн байсан. Надны өнгөрчлөө хөргөө 79 нас хүртэл тоглосон. Би 49 хүртэл тоглосон. Бид хоёр партнер циркэс тэтгэврт гарчаад нэг хэсэг чөлөө дуран бүтээлчсэн л да. Цэргийн ансамблын дайчин алдарчуулах гэж байна шүү дээ. Дайчин алдарчуулахын жүжигчд тэднэртэй хамт бид хоёр баригад явдаг, тоглолтод ордог. Ганц баригад ч яваагүй бас хилийн чамдд гарч исэн. Тэгэхэд Дэмчгээ хот хоёр дээд энэ тэнд тоглоход манай Дэмчгээ 79 настай жүжигчин гэж зарлж илаа шүү дээ. Амар аа. Тэр үеийн нас тэр 79 хүн надыг дээрээ гаргаад өргөөд толгой дээрээ тогтоогоод ингээд хүмүүс бүр насын сонсчол өстой үү гэж ойрлол хүл мүлээд ивсэл өстой нэр гайхдаг гэсэн. Тэгэхэд бүр эрдээсээ ингээл 79 хүн тийм байхгүй шүү дээ тий. Тэгэл энэ тэнд очихор хүмүүс танай партнер чи хийдтэй 50 60 таа юу. Бүр тэгээ асуудаг гэсэн юм. Тийм сайхан үнтэй тоглож ирсэн. Тэгээд би бас 40 хүртлээ бүр актер нугахгүй маа гэхэд яг хуу циркэ хийгээд яваадсэн. Авьяас тэтгэврт гардаг, урлаг тэтгэврт гардаг гэдэг нэг жишээлтэй. Нөгөө уран нуграачдыг уйгүй хүмүүс гэж нэг ярьсан байсан юм а. Тэгээ олон улсад эрдэмтэд бүр нугруулж байгаа ингээ эрентгийн зурганд аваад ястай нүггүй юугаа үтсэн гэсэн. Тэгээд яг л нөгөө нэг могоогоор л зөврөлт юм шиг байгаа юм л да. Тэг үе мөчгөө. Тэр үгүй ч бас актер би сайн мэдэхгүй байна л да. Гэхдээ хүмүүс үений дунд нөө зөөлөн идэвдэг шүү дээ. Тэр нь жоох юм зайтай байдаг гэж би уншижсэн. Ер нь нуграач болох хүмүүсийг яаж шалгах вэ? Аяндаа үзэхэд ингээ уян хүүхдүүд аяндаа мэдэгддэг юм. Жоох хүүхдүүд бүр яг ясны одоо бүр цаанаасаа бүр байгалийн авьяастай хүүхдүүд бол том болсон ч гэсэн уян бидэг. Тэр амжгүй ердөө ингээл мост унуулаад шпагаас суулгаад үзэхэд ямаар л үзгүү те. Одоо энэ зааланд байгаа хүүхдүүдээс хамгийн бага нь хэдэн настай хүүхдээ? 6 настай охин байгаа. Нэг охин дээр хоёлаа ингээд харуулж болох уу? За яг ингээд нуграад нөгөө нэг ингэдэг тэгдэг гэд за сонирн байна л да. За нааш. Эсвэл ч минь хүү басаа тэр. За. Хамгийн ямар гоё хувцастай юм бэ?
Одоо энэ эсүүд хэр удаа хичээлж байгаа вэ нугалтаар? Удаагүй да одоо энэ нэг жил болох гэж байгаа. Тий. Тэр ширээн дээр гаргаж За үзэх мөн үү? ширээн дээр гаргаж үзчих. Энэ хаанхын бэлээ эрдэмтэн бүр эрентгийн зураг авсан байсан ингээд нугруулж агаад. За гараа өрөг толгоо гэдэг. За. Энэ гэд яг нурууны энэ үеийнүүдийн хэмжээ айгу юу идэв гэсэн жоохон зайтай. Хавирга бас адилхан уу? Эднэр бол гайгүй дээ, эднэр чинь ингээд аяндаа сунчиж байгаа. Тэгээд энэ түнхээр нуграх гэж байгаа, нурууны нугралт гэж байгаа, энэ далны нугралт гэж байгаа. Гурван. Тэгээ ер нь үе болгоноор нуграа штэ. Бүх үе хүнд ер нь хэдэн үе байд юм болоо? За хараа. Энэ зөвхөн харин мөрний үеэр ингэж нугарч өгнө. Энэ далаар нугарна. Дал. Ингээд энэ нурууны нуграл, түнхний нугралтыг энэ түнх байгаа штэ. Энэгээр манай багш надад хэлдэг байсан. За нурууны нугралт бол залуу насны нугралтай. Залуудаа бол нуруугаар нугарчаад даалны нугралт энэ түнхний нугралт хоёр сайтай байх юм бол чи хэдэн нас хүртлээ ч нугарч болно гэж хэлж ирсэн. Тэгэхээр даалны одоо нуруугаар айгуу сайн нугардаг байлаа гэхэд далаараа нугардаггүй хүмүүс бас арай ондоо ингээд нэг иймэрхүү сэтгэхийн заа ийм энэ ингээд дал нь нугарахгүй ийм явна. За далаараа сайн нугараад ирэх юм бол эн чинь ингээд өөр болоод ингээрээ хотоогоод ингээд нугараад ирдэг байхгүй за. Тиймэрхүү дээ энэ болгон ч нөө дадлага туршлагаараа л явж байгаа болохоос тий. За тэр судлаач биш болохоор. За баярлалаа эсвэ. Тэгээд нөгөө бас уран нуграачдын бас нэг дэлхийд гайхагдсан зүйл бол нөгөө шүдэн дээрээ тогтдог үзүүлбэр байдаг штэ. Энийг та хийжсэн үү? Одоо энэ хүүхдүүд манд хэдэн настайгаас хийх боломжтой вэ? Энд чинь нөгөө юу ядгийг шүд хүүхдийн шүд сүн шүд ингээд унаад хүний ясан шүд ургаа бэхжээд тэгж ирэхээр хэлэхгүй болох нь шүднийг гажиг хүсчихдэг. Хамаагүй нөө болоогүй бөхчээгүй байхад нь ам дээр хамагч ингээ шүдэн дээр хамагч ингээ авчгаар шүдэн хөдөлгөөн орно гажиг хүсчихнэ гэд бид нартай 12 наснаас дээш насны хүүхдүүдийг зовлт хийлгдэг. Таны шүдийг харж болох уу? Ерөнхийдөө нөгөө шүд нилээ сайтай хүмүүс тийм сайжирдаг. Зөв нэг хийж хат бас юу яадаг л та. Хөдөлгөөн орно, хорхоод нь үргэлж нөө шүдэд дүнгэж юу ангуут нь хорхоо идэнгүүт нь ойр орхон сайн эмчлүүлж яхан бол гайгуудад хаяа нэг сооттой ус юм уу? Жамцтай устай харцаагаар зайлаад ивэл шүд бэхждэг. Тэгээд сайн ингээд зууж харагтаа ингээд сайн зууж өгч явах. Тэгэх юм бол аваа бөхчдөг юм шиг байлээ. Ерөнхийдөө Монголын уран нугралтаас бол хүний хийж боломгүй одоо ер нь байж боломгүй нэлийн үйлдэлүүд гардаг учраас бас дэлхийн нийт сонирхоод анхаарал судлаад байгаа болов гэж л би хараад байдсан шүү дээ. Тэгээд хятадд нугралт байна зөндөө хятад нугралт мондог шүү дээ. Хятад нугралт тэнцвэртэй яг тэнцвэр хасалчаараа стаагүй мондог шүү дээ. Тэгээд тэгтэл манай Монголын нугралт олон улсын тэмцээнд орохоор яалтчгүй л манай Монголын нугралт байдаг байх тий. Хурныхэд ток шоу уламжлал асуултуудтай. Тэгээд эдгээр асуултуудад би бас таныг өөрийнхөө товчхон хариулна уу гэж хүсэж байна. Та ер нь ямар үед хүчрэхэг байдаг вэ? За яг тоглолтод гараад яг тоглож байхдаа л маш хүчрэхэг байдаг баг. Бүх юмыг мартдаг би чаддаг. Хүн яг тоглож байх үед л би тэр үед л их хүчрэхэг байдаг. Таны дахин давтагдчихгүй байдал ер нь бусдаас ялгарх гол чанар юу вэ? Жохон даруухан. Тэгээд өөр байх хэрэг байраа болж өгдөггүй мэ хайж болтгүй. Яг л энэс илүү юм өөрчлөгдөхгүй. Та сэтгэлээр унсан ч гэдэг юм уу? Ер нь шаналсан үедээ юунаас ирч хүч энерги олж авдаг вэ? Дугуулан дээр очил тэгэл гэртээ байгаа юм шиг айгуу сайхан тайвшрлыг маш сайхан тэгэл бүх юмыг мартдаг. Хүүхдүүдтэйг ажиллах хамгийн сайхан. Хүн болгонд нэг өөрийн гэсэн гоё л байдаг штэ. Таны хувьд ер нь таны гоё л юу вэ? Би сайн мэдгүй. Зүгээр яг өөрөөр л байх юм болов. Миний байгаа. Би яг байгаагаар л байх хэрэгтэй байна. Тэр л миний гоё л болох байхаа. Та юунаас таашаал авдаг вэ? Зэн нэртэйг авахаар. Зэн нэртэйгээ тоглохоор бас маш их таашаал авдаг. Зэн нэртэйг гэснээс ер нь нөгөө нэг нуграачд балетчдыг төрөөд баг ингээ карьер нь дуусчдаг гэсэн нэг яриа байдсан шүү дээ. Та хэдэн хүүхэдтэй хэдэн зээ? Тэр үед шүү дээ. Цирк биднээс ингэдэг байсан юм.
та нар улсын өмч цирк үсээ тайрч болохгүй. Хүүхд гаргаж болохгүй. Таргалж болохгүй. Гэл айгу хэцүү юунууд байлаа штэ. Тэгэл голдуул нэг хүүхэдтэй байсан манай циркийн тэр үед нэг хүн надад тийж чи ямар азар 2-2 охинтой болсон юм бэ? Хаагур намжуулч ба гэж хэлсэн байхгүй. Тэгээд яг тэр үед бас тийм хэцүү юм байлаа ч гэсэн миний аз таарсан 2 охинтой. Одоо сайхан 3 зээтэй. Тэгэл байж байна. Тэгээд нуграач юм ээ. Таны дугуйлан дээр нөгөө очиход бүх хүүхдүүдээ миний охин, манай охин гэдээ дуудаад байсан. Тэр надад их гоё дотн санагдсан шүү дээ. Шавнар яг хүүхчгэл болчдөг байх та. Би нөө миний охин гэд дуудчихдээ. Тэгэхээр хүмүүс таны хүүхд ч юм уу. Гүйгүй миний шав нөгөө шав миний шаваач гэх юм уу? Яа дуудах зүгээр л миний л охинтой ялгаа явах гэдэг тийм ээ. Тэгээ би 3 зээ банттай. Гурлаа эрэхтэй. Тэгтээ нэг настай. Амгийн бага. Нугар тэр л нугарах гэдэг ашгүй байна. Ер нь эрэхтэй хүмүүс нугралтанд нэг их ордгоо. Тэгтээ ховор тийм. Ховор байдаг. Бод байна. Лаваг очир байна. Од гэрэл гэж байсан. Одоо гадаад амьдарч байгаа. Цөөхөн тоо. Дээр үед манай дэмжигч байх нугардаг байсан. Тэгээ цөөхөн доржгээ гавьяч үжиг чинь дорж гэж хэлсэн доржгоо нугардаг байсан. Тэгээ миний мэдхийн тийм л хүмүүс. Хэрвээ эрэхтэй зээтэй нугрыг гэвэл та ер нь эрэхтэй шав бэлтэх юм байна шүү дээ. Нэг шав иржсэн. Тэгээ хөдөө нөхөлтөө өрхий. Тэгээд хинтийн биндрих. Тэгээд нас нь нөгөө сургууль төгсөх нас нь болчоод сургууль төгсөөд тэгээд явцсан. Сургуулаа хөөсөн дээр бас хүний амьдралыг яах харж үзэх ёстой шүү дээ. Их нугралтаар явах уу? Хичээлээ сураад, намаа сураад амьдралаа аваад явах төр бас өөр шүү дээ тийм. Ер нь нураачдын үнэлэмж одоо ер нь яг энэ цаг үед хэд байд юм бэ? Амьдралд хангалттай хүрэлцэх үү? За хүрэхгүй дээ. Бас хэцүү дээ, хэцүү хүн. Гэтэ мэрэгчлээ хайртай дуртай хүн бол тэгээд тоохгүй шүү дээ. Бид нар чи зөндөө л тэгэл тимч тоглолтод тоглоод өгөөч. Өө хандвын тоглолт. Нөгөө дайчин алдрынхантай мөн ч их хандвын тоглолтод явчихсан та. Орлого авахгүй. Тэгсгэрнээ тоглоод тэнд нэг тоглолтойг нь цэрэн бэлэгч байлаа шүү дээ. Гавьяч үжиг чинь манай дайчин алдар чуулгыг ахалчихсан. За хөгшөө тэнд нэг тоглолттой шүү. Юмгүй хандвын тоглолт ч юм. Гэл хөөрхөө. За яах вэ? Тэгээд тэрнээсээ бид нар чи манай дэмжгээ авах байна. Тэрнээсээ ингээд таашаал авдаг. Сайхан тайзан дээр гараад тоглолцохоор сэрэгдэг байхгүй юу? Гээл хөгжмөд тоглолцаал арч ирэл. Нэг 2000 төгрөг бид нар олсон орлогоо хуваагаад авахд 2000 төгрөг авсан ч гэсэн тэрийг нэг баг гэж голохгүй хамгийн гол нь тоглолцоо кап авсан. Сайхан тоглолцлоо өнөөдөр. Дахиад ер нь одоо тэтгэвртэй гар болчихгүй яах вэ гэж тэгдэг байхгүй. Тоглолт эхлэх юм дэмжих яах мэ? Харин та өөрөө л таны бие мэ гайгүй бол яах вэ гэдэг. За одоо нэг дахиад нэг тоглолт гарвал тоглолцъя гэл. Ердөөсөө болж чаддгаа тэгээ бүр. Тэгээд тайзан дээр тоглолцоод гайгүй шүү. Дахиад тоглолтол хоёулаа тоглоо шүү гэ. Болж чадахгүй байхгүй юу тийм. Бүр тэгээд юундаа орцсон. 80 хүртлээр тоглосон Монголын циркийн төхөнд байхгүй хаа. Яг биднийг уулзаж байгаа энэ цаг үед Монгол улс циркийн урлаг үүсч хөгжсөний 75 жилийн болж байгаа. За миний олж уншсан мэдээлэлээр бол 1786 оны үед Саран хөхөө театрт анхны Монголын яг урлагийн уран нугралтын үзүүлбэрийг үзүүлж ирсэн юм гоё түүхтэй юм байлээ. Тэгээд тэр цагаас хойш тоолвол бараг 200-300 жилийн юм түүхтэй. Тэгээд би таныг хамт мөр зэрэгцэж ажиллаж байсан циркийнхаа үе үеийн Ахмад уран бүтээлчдэд, найз нөхдөд одоо ажиллаж байгаа залуустаа хандаад сайхан мэдчилгээг дэвшүүлээсэй. Одоо энэ өсвөр насндаа яваа шавнартаа сайхан урмын үг, сургаалын үгийг багш хүний зүгээс манай дэлгэцээр дамжуулаа хэлээсэй гэж хүсэж байна. Баярлалаа. За юуны өмнө циркийн урлаг үүсч хөгжсөний 75 жилийн баярын мэндийг циркийн ахмадууд, алтан үеийнхэн ахмад жүжигчид циркийн урлагийг дэлхийн таньснаа дэлхийн хэмжээнд гаргаж яваад жүжигчид хойч ирээдүйн үе болсон та бүхэндээ 75 жилийн баярын мэндийг хүргэж ад жаргал эрүүл их сайн сайхныг хүсье өрөөё. За шавнартаа хандаж хэлэхэд хэрвээ чи нугарах гэж батсанд бол тэрэндээ шантарахгүй маш хөдөлмөрч тэгээд сэтгэлээсээ
шамдаж хийж нугарч өөрийнхөө авьяасыг хөгжүүлээрэ гэж хүсье. Уран нугралтыг сонирхож байгаа олон эцэг эхчүүд бас охтууд ээж магадгүй тийм. Яг хүүхдийнхээ авьяасыг хөгжүүлэе гэж бодож байгаа эцэг эхчүүд бол хаач аль ч нугралтын дуулан дээр очиж шалгуулсан болно шүү дээ. Тэгээд хүүхдээ хөгжүүлээ, авьяасыг хөгжүүлээ, хүүхдээ сайхан төвчээртэй, гоо сайхан алхаа гिचгээдээ уян албархаа болгоё гэж бодож байгаа эцэг эхчүүдээ хүүхдээ авчиж шалгуулж болно. Нас бол нэг юм зарим эцэгчид манай хүүхд айгу бүдүү таарган гэдэгтэй. Тэр үл ердөө хамаагүй штэ. Бүдүү таарган биш уян зөөлөн хүүхдүүд байдаг, зөндөө байдаг. Тэрийгдээд хүүхдэд тэгэж голгүй бид бүхэнд авчиж шалгуулад хүүхдийнхээ авьяасыг хөгжүүлээрэ гэж хүсье. За баярлалаа. Тэгээд өнөөдөр бас цаг гаргасанд баярлалаа. Тэгээд юу байна түүгээрээ гэдэг үзэгч түмэнд таны хамгийн бяцхан шавнырын үзүүлбэрийг үзүүлээд хоёлаа нэвтрүүлгээ төгсгий гэж бодож байна. 6 настай. Хүслэн, энэ хүслэн, эсүүжин, эм хүслэн. Хоёр хүслийн юм байна шүү дээ тий. Тэгэд мэдээж нөгөө таны ярианаас бол би хамгийн жижигэн дээрээ ингээд ороо олоо явдаг гэж ойлголоо шүү дээ. Яг жоохон хөнгөн яс багтай хөнгөн л дээрээ гарчна. За тэгэлгүй яг ингээд үзэгчтэй хамтдаа цэцгэс уран нугралтын дугуйлангийн хамгийн бяцхан 6 настай сурагчдынхаа үзүүлбэрийг хүлээн авч үзье.